Одоо яг цагдаагийн пост өнгөрч байна. За, хэй шага. Би тэд шууд лайв хийгээд очиж байгаа. За. Ярих уу? За. За ингээд 2 дахь өдөр Эрдэнэтийн камп 2 дахь өдөр эхний суурин газар болох Төв аймгийн Баян Чандан сум ирсэн байна. Ирж байна. Яасан гинэ? За. За тэгээд манай төслийн зүгээс болоо суурин газар болгон ивент зохион байгуулж байгаа. Баян Чандан дээр open mic 10 жилийн хүүхдүүд дунд зохион байгуулж байгаа. Тэгээд тэрэнд төрүүлсэн хүүхдийг одоо манай төслийн зүгээс жижигхэн урамшуул өгнө. Сэтгэлийн бэлэг өгнө. Ерөнхийдөө бол хүмүүс маш сайхан дэмжиж замаар явж байгаа жолооч нар маань. За тэгээд цаг агаарын хувьд үнэхээр сайхан байна. Яг гүүгээтэй гэсэн юм шиг ийм сайхан сэвэлцсэн салхитай үүлэрхэг маш таатай маш гоё байна. Тэгээд энэ манай Баян Чандан дээр бас манай киноны уран бүтээлчд байгаа юм байна. Киноны уран бүтээлчдэг бас уулзаад тарих. Манай эдгээр энэ ч бас босч ийн гэд хэлсэн. Тэгээд зураг авалтандаа зориулж одоо бас 360 одоо камер заалгаад энэ гоё палан авчраас дахиж гүүгээд иймэрхүү бас шаардлагууд байгаа. Зам дээр буцаа явж явах юм бол буцаад алхаж явах юм бол та нар битгий гайхаарай. Бас нөгөө 5 контент хийж байгаа учраас 5 контенттэй зориулж бүгд маань бас дахин зураг авалт бас хийгдэж байгаа. Яг үндсэн замаа бол өөрөө үгээд тоолж байгаа. Тэгээд зураг авалтандаа бас зориулж бас бичлэгэндээ бас орж байгаа шүү. Цаг агаар сайхан байна да. Өчтөр нөгөө маска зүгөөгүй нэлээгүйсэн. Тэгээд болхон бас орлсон байлээ. Яа. Манай журшаа явт юм уу? Энэ чи асуудал хоорондоо юу яагаад?
За бүгд дэмжиж байгаа бүх хүмүүстээ би баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон хүмүүс дэмжиж байна. Баярлалаа. Та нарынхаа энэ сайхан өрөөл энэ сайхан одоо уранд чи өөрийнхөө зорьсон зорилгоо төслийнхөө хүрээнд хийх ёстой бүх зүйлээ хийгээд явнаа. Тэгээ жолооч нар маань энэ замд бүсэлж яваарай, аюулгүй бүсээ. За дээрээс нь хурдаа тааруулж яваарай. За тэгээ замын гэмтэл инхэл донхол байх юм бол манай зам ангийнхаа замаа бас дор нь засаад янзалж байгаарай. За мөн дээрээс нь манай малчид одоо энэ хурдны зам дээр малаа бичээгээрээ малчин өөр юм бидэхгүй зам руу орж ирдэг. Малчид маань эд хөрөнгөөрөө хохирдог. За жолооч нар маань хослоогоор гаргадаг те. Дорноо хариуцлагатай байцгаая. Сайхан байна. Баян чандманд орж ирж байна. Өнөөдөр 2 дахь өдөр ингээ хүмүүс сая сонссноо гоё хичээгээрээ амжилт дэмжиж байгаа шүү. Гэдэг гоё өгнүүдийг их сонсож байгаа. Баярлалаа. Окей. За энэ манай баг үргэлтгэн бол бас туршлагатай олон жилийн туршлагатай бас ийм уран бүтээлчтэй байгаа.
Эй. Амжилт дайжгүй. Окей. За баярлалаа. За сайн явж гин үү. За амжилттай нээс. За амжилттай яа. За дайжгүй юм нээс. Дайжгүй. За хоёр дахь өдрөг үүж ямсгаж байгаа задарч яаж юм. Гайгүй. За бүгд баяр хүргэе мөгдөө. За одоо бас ийм гоё зүйлийг санаачлаа. Залуучуудаа одоо эрэг хандлага уриалаад ийм гоё зөв зүйлд ус уриалж байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Мөгийн маань одоо мөнх хоёр жүжигчин маань одоо өчтөр Улаанбаатар хотоос гараад Эрдэнэ рүү одоо Эрдэнэ камп гэдгийг одоо өөрөө санаачлаад ингээд 400 км-ийн ийм холын зан одоо ийм одоо скутыг санаачлаад хоёр дахь өдрөө одоо сөргөлдөж байна. За энэ бас зорилгоосоо танилцуулж найзаа нэрээ. Тий. Гоё яг уу ер нь ахмадуудаа Эрдэнтийг босгосон тий. Бүтээн байгуулсан бидэрт ийм сайхан хот барьж өгсөн. Тэр хүмүүст хүндэтгэл үзүүлж байна, хоттой хүндэтгэл үзүүлж байна. Хот маань 50 жил 50 нас үрж байна. Тий. Бид 43 үрж байна. Тий. Тэгээд яг энэ бас хойч ирээдүйдээ гэсэн бид нар бас үлгэрлэх хэрэгтэй шүү. Нэг ямар нэгэн байдлаар тий. Тийм шүү дээ. Манайх наашаа зогсож байна. Тэгээд дээрэс нь бас айгүй гоё өрөөлтөй хамгийн анхны эхний суурин дээр бас би өөрөө жүжигчин хүн тий одоо киноныхоо баг хамт олон дээрээс нь бас одоо оюутан бас багын найз ингээд таарад дандаа таньдаг дүүнер маань байна гоё байна уран бүтээлчд маань ухтна гинэ дахиад юун дээр дархан дээр болохоор зообаг дээр бас ямар кино нотор гэдэг. За. Дандаа киноч тогтоо явчих юм шиг. За тэгээд манай энэ одоо манайхаа энэ жил одоо бас бүхэн ихнэргээд одоо уран сайхны кино бас бид хийж байгаа. Тэгээд наадам удахгүй болгож байна. Тэгээд бид нар одоо зураг авалт маань эхлээд одоо 4-5 хонож байгаа. Тэгээд Баян чанд маань бид нар одоо зураг авалтаа ингээд хийж байгаа маа. Тэгээд яг энэ үйл явдал дээр бас ийм сайхан зүйл бас тохиолдоод бидний одоо оюутан цагийн найз маань одоо бас энэ жил одоо Эрдэнэтийн маань 50 жилийн ойд зориулаад тэгээд өөрөө бас аавынхаа одоо бас 21 жилийн дараа аавынхаа газар дээр одоо бас үж очиж байгаа. Тэгээд ялангуяа одоо сошиал фэйсбүүк дээр одоо тийм одоо интернет орчинд бас залуучуудад ийм гоё зүйлийг бас уриалж зөв эрэг хандлагыг уриалж ингээд бас хүүж байгаа найздаа бас амжилт хүсье. Эрдэнэтийн ард түмэндээ одоо 50 жилийн ойн баярын мэд төргөө ингээд бүхэн ихнэр киноны уран бүтээлчд маань Баян чандман дээр одоо яг зураг авалттай байжгаад найзаагаа ингээд тосч авч байгаа маа. Баярлалаа. Одоо сайхан үг байна шүү дээ. Хол замд гүйж байгаа улсуудыг холын зочиндоо одоо сайхан тосч аваад тэгээд үдэж өгдөг юм сайхан Монгол ёс байна тийм ээ. Багийнхныгаа танилцуулъя. Манай ерөнхий найруулагч байна, манай дууныхан байна, арын албаныхан байна, манай зохиолч гэрэл техникийн багийнхан байна. За дөрвөн дарга нураа нэгээд ийм баг хамт олон өнөөдөр бас зураг авалт манаас үргэлжлэж байна. Тэгээд наад маань одоо бүхэн ихнэр кино маань одоо үргэлжлэхээ. Найз нь одоо гол дүрд нь бас тоглож байгаа. 11 удаа төрөөсөн сумын зааны дүр тоглож байгаа. Гэхдээ нэг ийм би тэр чи комментиг уншсан уу? Битээр бас баралж 20 жилийн өмнө байна уу? Эхнэр эзгүй 7 сар гэдэг нэг ийм тухайн үе одоо үндэсний телевизийн яг наадмаар гарч ирсэн тэр зохиомжинд кинонд тоглож ирсэн байхгүй. Тэгээ би бас яг нөгөө танаа киноны төслийг харчаад яг битэрэн бас нөгөө хамтарч орж ирсэн бас төсөлтөд ижлэх юм байна гэдэг. Тэгээ тэр бас их хөөрхөн. Жин нэлээд багссан байна. Хөлний яас гэсэн бэ? Хөл ер нь бол энэ чинь бэрхтэлтэй байгаа шүү дээ. Харин тийм. Тэр маань одоо маш олон зайд гүүх юм бол юу яах гээд. Жохон сэдрэх аюултай. Тэгээд тэрэн дээрээ жоохон анхаараа. Гэтэ манай найз чинь бол угийн одоо би одоо хөнгө атлетикээр хичээлж ирсэн. Манайс үгэх юм бол бас гүйдэг хараадаг энэ би сайтай хүнэлтэй бас энэ хөнгөн туранхаа ингээ урттай. Одоо бид нар чинь нэг харяаж яхад энэ хүн чинь хоёр хараач тийм. Би өндөртэй улсууд чинь тий. Хэдэн өдөр гүөх юм байна ажаа? 12 шүү дээ. 12 өдөр гүөх. Яг ер нь одоо нөгөө давхар нөгөө контент хийж явж байгаа. Тий. Тийм учраас бас нэг ингээл туушнч болохгүй шүү дээ. Одоо ямар санд би ингээ буцаж очиж дахиад даваа маваг 2 тавж байгаа байхгүй. Нөгөө зургандаа зориулж бас тий. Түүнээс шууд гүйчих. Шууд гүйж болохгүй тий. Характер онтраач. Чинээс гарчихоо. Тий. За. Зөв. Тийм учраас бас нөгөө зургандаа зориулж байгаа. Тэр чинь нөгөө Эрдэнэттэй 50 жилийн зориулсан 5 цуврал контент өгж байгаа учраас тэр маань одоо бас яг мэрэгжлийн өндөр түвшинд байхгүй болохгүй шүү дээ. Тийм ээ. Яг нөгөө уран бүтээлч хүний зүгээс. Өдөртөө 30-аас 35 км гүйж байна. Тий 35-аас жоох илүү. Ер нь бол тэгээд дунд нь одоо бас цайлан дээрээс нь биеийн халаалт сургуультаа хийхгүй бол ижнөөт дорхноо ингээд яачдаг байхгүй. Даархал юм бол ингээд агшаал тэгээд өрөвсөөл нэтэр янз бүрийн асуудал. Бас гоё том баг явж байгаа юм байна шүү дээ. Медиа баг тий олоолаа. Одоо Эрдэнэтэд бас олон хүмүүс байна. Маш олон хүмүүс үлээж байна. Ер нь бол найз одоо кинон танах хизээ дуусгая. Бид хэд ч одоо 16 сарын 15 6 дуусгая. Ер нь надтай ажиллах юм байна л да. Яг тэг хүмүүсийг уриалгаа. Тэгээд надтай болохоор 1 км хамт гүгээл
өртөөлөд яваад байгаа байхгүй. Одоо бид нар чинь манай багийнхан чинь дээл мэлцийг найсны ишигээ километр гүйж шүү. Тийм шүү дээ. Камера өрөөд одоо ишиг километр жүжигч төөтө мото байсан сая өстрөөс хот руу төр зөр ороо явчихлаа. Мото гүүн гэж ярьж ирсэн тийм. Гэхдээ нэг жижигхэн зайд бас гүйлт нэг ядаж нэг 200 тийм. Тэгээд дээрээс нь энэ чинь өөрөө бас түүхтэй. Тийм шүү дээ. 86 онд Эрдэнэтээс Улаанбаатар руу гүйжсэн байхгүй. Зөв. Тэгээд тэр болохоор 10 Орос 10 Монгол тамирчин Эрдэнэтээс Улаанбаатар руу гүйжсэн. 40 жилийн дараа болохоор би яг ганцаараа одоо Эрдэнэт рүү гүйж байгаа. Гүйж шүү дээ тийм. Манайхан бүгдээрээ хамтдаа бас манай мөөгийг дэмжиж бас уриалаад байгаа гүйцгээрээ тэгээд Эрдэнэт хот маань сайхан хот энэ жил 50 жилийн явуулж байгаа. Тэгээд би бас анх одоо энэ зүйлийг хараад надад амар гой санагдчихсан байхгүй ингээд одоо Эрдэнэт хотынхаа 50 жилийн ойд зориулаад өөрөө гой санаачлаад одоо Forest Camp гэдэг шиг одоо Эрдэнэт camp гэдгийг одоо санаачлаад манай жүжигчид уран бүтээлчид бүгдээрээ гоё ямар гоё бас одоо бас угтаж уриалж одоо хамтдаа байр. Тэгээд өчтөр ихэд бас одоо Сүхбаатарын талбай дээрээс хөдөлгөөд одоо маш олон хэвлэл мэдээллийнхээ бас хүрэлцэн ирсэн сайтууд ирсэн байсан. Тэгээд бид нар тэрийг харчаад манай багийнхан бас ярилцахгүй киноныхын манд яг маргааш тэгвэл бараг чандманд баян чандманд орж ирэх юм байна да. Хэдүүлээ айгүй гоё толчоо кино группээрээ гэдээ бас санаачсан. За манайх наашаа ороод ирээч. За тэгсэн үг хэлээд бүгд бас бяцхан зүйл бэлдсэн байгаамаа. Тэгээд багийнханд нь бас дөрөж байгаа. Найруулж үг хэлэх үү? За тэгээд. За ингээд хатан шар замд амжилт хүсье. Тэгээд манай бүх ихнэр киноны уран сайхны хамт олонны зүгээс ингээд зүгэл ингээд замдаа ирэх бяцхан хүс бэлгэлээ. За баярлалаа. За тэгээд дандаа хөнгөн чанарын юм байгаа. Хөнгөн чанарын. Хүнд юм өгч болох. Тий, хүнд юм өгч болохгүй. Морц одоо. Маш их баярлалаа. Тэгээд бас кино уран бүтээлчтэй бас өндөр амжилтыг хүсье өрөө. Тэгээд бас ингээд сайхан наадан болгоноор одоо гардаг ийм сайхан одоо нэг гард магнаа шиг тийм сайхан бүтээл болоосоо. Тэгээд найз маань тоглож байгаа юм чинь бас инээд хөөртөл байлгүй дээ. Шинэдэмтэй. Алай мар зүг ихтэл байлгүй дээ гэдэг шиг. Бас нэг 11 төрүүлсэн сумын одоо заан яг тийм хүмүүс байдаг шүү дээ. Бөхчүүд ихлээр одоо дандаа том цолтой бөхчүүд байгаа. Зүгээр нэг эгэл даруу одоо сум орнотгтаа одоо сайхан барилддаг тийм 11 төрүүлсэн тийм одоо сумын зааны тухай ийм гоё контент кино. За миний найз чинь сумын заан одоо тэгэл сумаар явхад сумын заанууд зүгээр ухаалч. За сумын заа чи их байт юм билээ. Тэгээ би нөгөө сумын атман гэдэг бас яасан шүү дээ. Контентэнд орж ирсэн. Тэр сумын тэгээд энэ тэнд сумаар явахаар айгүй атман очиж айгүй давтаа шүү дээ. Яамаар бодог хэлэх юм яах вэ гэдэг. Одоо тэгээ явж байхад яаж нэ одоо хоол унд дээр бас хоол унд ер нь бол яг хоол зүйчтэй нөгөө одоо миний нард гүлткээс явж байна. Тэгээд дээрээс нь яг нүд найруулж байдаг байхгүй. Тэгээ дээрээс нь хамаагүй мэдэхгүй нөгөө 10 гурал. Ерөөс манай 10 гуралчин бол цэвэр уурыг юм байна шүү. Манай киноныхон бас энийг ер нь хэрэгжилж явахгүй бол бид нар чинь хамаагүй идэж уугаад тэ бас би хаагаад ерөөсө 10 гуралаа шар тостоо зуураад идэхэд ерөөсө бид нар бол бүх төрлийн уургаа нэг дор авчиж байгаа юм байна. Тэгээ гүлкэзээ хэрэглээл тэгэл явж байна. Өнөөдөр хаана очиж? Найз нэг холдохгүй. Ер нь бол одоо энэ ч нэг 10 км л явна. Тэгээ хамаагүй явж байна. Өглөө би чинь дахиад асуулт манай хэд чинь бас нөө бөөнөрөө явж байгаа учраас би наашаа гүүчээд буцаж очиж нөө хоол цайгаа идчихэд буцаад ингээд яваад байгаа байхгүй. Найзар үлгээр багч байна нэрэ. Гоё шүү. Тэгээд над маш гоё санагдаж байгаа. Ялангуяа уран бүтээлч бидний үеийн одоо бас нэг одоо урлагийнхныгаа уриалаад гой зүйл санаачлаад ийм гой зүйл санаачилсанд одоо бас үнэхээр их бахархаж байна. Энд чинь 400 км ингэж гүүн гэдэг бол бас л чанга ажил шүү дээ. Одоо хүн болгоны бас хийж чадахгүй ийм гоё ийм хэцүү ажил байхгүй. Одоо чинь өдөрт 35 км тогтмол гүүн тэгээд 2-3 хоноод ерөөдөө иржимэнд орох байлгүй дээ. Тэгээд бас ийм гоё зүйлийг санаачсан найзтай дахин баяр үргээ орон бүтээлээ амжилт хүсье. Би удаараа найз баярлалаа найз. Эрүүл мэндэ гоё бодоод яг нөгөө одоо даралт маралт одоо биеийн шүрмөс одоо эмчийн ялтал гүйж байгаа гэдэг бодлоо тийм. Эмчнэр байгаа. Эмчнэр байгаа. Эмчнээс байнга зөвлөгөө аваад инээ тэргээд одоо бас нэг эцээ нэг жижигхэн нэг тусал хийлгэн. Тэр нь болохоор одоо ингээд нөгөө зам зур ингээд явж ихт жоохон дархлаа унаад ер нь өөрсөх магадaltaй байхгүй. Тэгээ өрөвслийн эсрэг жижигхэн тусал хийлгэж ийм шүүрэн газруудад тусал хийлгээд явахгүй болохгүй болчихсон. Найсны яг нөгөө оюутан яг төгсөөл нэг аавынхаа газар дээр очив. Тэгээ тэрээс хойш ерөөсөө очиж чадаагүй байгаа. Тэгээ энэ сайхан том үүлийг хийчихэд бас нэг том үйл, том төсөл хийчихэд те. Нэг аавынхаа газарт очихд бас нэг өөр ш төгсөн те. Тэгэж бодоод те. Тэгээд миний найз хэдэн ондогч шаашаа. Сургууль 10 жил үү? Харин Эрдэнэтийнх гэж явдаг. Тий, Эрдэнэтийнх 2001 он тий. Өгсөн нь бол Улаанбаатар төрөөл Эрдэнэт төссөн байхгүй. Тий. Тэрхийнхаа 50 жил зэрэг. За тэгвэл ингээд бүгдээ за баярлалаа. Амжилттай. Зурганд нь амжилт. Сайхан бүтээл болно гэдэгтэй байна. Тэгээд
Ямар ч гэсэн яг зэрэгцээл яах юм бэ? Би тийчээ барайнд орлоо. Манай эдмэр ийчээ хаалт хийгээл те. Тэгээд хэдүүлээ холбогдно гоё. Тэгээд гой контент бэлдэж байгаа маань тэгээд цуврал нэвтрүүлэг гаргах юм байлээ те. Тий. Шууд ерөөсө дараад нь биш. Шууд гараад явцдаа шууд. Одоо энэ нэвтрүүлэг маань их чи маргааш гараад тасгатаад их чи. Тий. Бүгдээрээ гоё шилээд байна. Тий. За тэгээд багийнханд бүгдээрэнд амжилт хүсье. Бүгдээ аян замдаа сайн явцгаагаарай. Найздаа эрүүл мэнд хүсье. Тэгээд За. зорьсон зорилгоо биелүүлээд үзээтэйгээ. За баярлалаа. биелүүлээд түрээрээ. За. Манай таньдаг л. За. Тий таньдаг дүүнэр. За одоо урд талдыг холоос өөрөө захин штэ одоо нөгөө. За юу наханд. За. Амжилттай явах. Тий. За сайн байна. За. Сайн байна. Оо тийм үү. А? За бид нар одоо нэг урд талд юу яхад холомоо шиг зохих гэдэг Монголын хүүхэд нь. Аа. Тэгээд нэг гоё байх. За тэгээд гоо ингэчээ. Одоо яг л Шага юу холбоо шиг зохиод хоёулаа нэг зүгээр нэг 100 м зүгээр хантай ингэж хандаа гүчэдгөө. Тэгээ тэрийг манайхан яач те. Тэгээ. Замд даг. Энэ гоо энэ чинь зогсоо. Энэ зам дээр зогсоо те. Гой дөрийнхөө хувцастай юм шүү дээ найз. Тэгээ дөрөв хов. Тий дөрийнхөө хувцастайгаа үүсэн зэрэг те. Камерын өмнө хатаа бод. Тий. Тэгээд доогоо жоо модо чи энд ус орч. Ингээд бас гой сүртэй гэдэг камер дээр. Ааха. Чи юу шиг юм уу богоо дээр. Нэг юу хэ. Улаанбаатараас ирсэн. Тэгээд нөт юугаа хоёулыг нь чи Эрдэнэт камп. Тий яг тэрийг тий. Нэг. Юу ч эн чинь хэдэн километр байгаа лээ? Талбайгаас бараг 70 байгаа бох тий. 70 км. Дубл 70 гэчихгүй тий. Тий. Километрийн тоогоор өгчээ. Тэгээд энийг уг цаашаа яваад цагаан өтер нэг ядаж нэг 200 м гүйгээд яач. Тэгээ. Тий. Тэр үрдэр. Ха? Садид барай отох хаа. Наан бахарда дуучаад. За бэлээ. Өндөр ч бас талаас хэлэх явж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Тий. За. Бүхий ихнэр уран сайхны кино Улаанбаатараас Эрдэнэт камп 70 км дөөбөл 70. За. За ингээд ингээд бас ингээд тодорхой хэмжээнд дэм болоод манай бүхий ихнэр уран сайхны киноны төлөөж миний одоо оюутан ангийн найз Алтан шагаан ба надтай хамт өртөөдөнгүүж байна. Гүйж байна. Гоё наа найзтайгаа. Маш гоё санаачлах шүү. Тэгээд Бас түүх юм да. түүх шүү тий. Бид нар ч одоо оюутан цагаас найжилсан. Нэг онд одоо 2006 онд хамтдаа одоо манай найз маань гооц төгсөө би суус төгсөөд өсчихсэн. Тэгээд олон жил сайхан нөхөрлж байгаа. Манай мөгийн маань дандаа шинэ зүйлийг бас санаачилдаг. Ийм сайхан. Тэр тоглосон олон кино, олон уран бүтээлүүд байна. Драмын чатад хамтдаа ажиллаж байсан. За тэгээд найз маань одоо өчтөр Улаанбаатар хотоос гараад тэгээ одоо өнөөдөр ингээд 70 км-ийг өгөөд Баян чадмаа суманд ирсэн байна. Одоо шагаан өтөрийг дархан орчоод нэг яана тий. Нас наан хялагаад ингээд бүр байхгүй болоод тий. Ер нь одоо ингээд гүйж яхад юуг бодох хэрэгтэй юм бэ нөгөө? Гэхдээ энд яг найз нөрөөс юм бодлохгүй. Аха. Гол нь одоо нөгөө бэртэлгүй тий. Аха. Анхаарах хэрэгтэй зүйл бол ерөөсөө баярлаа. За. Ерөөсөө өөртөө л анхаарал тавихгүй нөгөө гол нь бариандааг хүрэх хэрэгтэй шүү дээ. Тэ шүү дээ тий. Тэгэл жигтгэн яваад эрүүл мэндээр сайн бодорой би найз. Тэгнэ. Баярлалаа хаа. Маш олон хүмүүсд гоо дэмжижээ тий. Замаар амар. Тийм үү? Би өөрлөх огшоод Тийм шүү дээ тий. Өчтөр чинь тэгэл сайтууд мэдээллүүд өдр нэг амар их явж ийлээ л тий. Харин Тэр бас манайхан бас гоё шүү тий. Хүмүүсээ сайн яваарай гэдэг ингээ хэлж байгаа юм дээр амар урам урж байна тий. Тэгээ дээрэс нь яг бид нар одоо нэг уран бүтээл шүү дээ. Тий. Сайн сайхан зүйлүүд зүгээр санаачлахгүй болохгүй шүү дээ. Дандаа л нэг юм яг үнэ тий. сонсох хэрэгтэй юм байна тий. Тий шүү дээ. Гоё ш. Энэ бол ялангуяа манай жүжигчдийн хувьд өдрүүд маш гоё санагдсан тэгээд. Өнөөдөр бас азтай бас найзтайгаа ингээ замд ингээ таарсан дээ. Яг ерөөлт гоё таарч байгаа. Ерөөлт гоё таарлаа шүү тий. Гайг өнгө яриг шогшоод амархан Гайгүй тий. Энэ ерөөсөө гутан темпер явж болохгүй. Тий. Аюултай. Гоё шогшоод Энэ манай зурагч энэ дээр хоёул яг тарах хэрэгтэй шүү. Тэгээ. Хараад нөргөө үзэхгүй. Та зураг. Гоё. Тийм ээ. Хоёулаа гоё даалж.
Хой таалаа. Энийг өнөөдөр орой оруулчих واخ. За. Манай стори ивэд юмнууд оруулж болно ч тийм. Бат хамаагүй өрөөний шинэ өнөг бүр хамаагүй. Яа нэгтэй те. Тийм байна. Энэ баян чадамныхан бас тасч авна гэсэн чамаг. Тий, би энэ нөгөө ивент зохион байгуулж байгаа. Open mic-ийг зохион байгуулаад тэд нар хөөхнө ядаг шалгангууд нь Эрдэнэт камп гэдэг подолгоогоо төрх урамшуулаад Бой баг гэдэг гой багт явж байгаа шүү дээ тий. Дандаа мэрэгчлээ. Эцэг очиж тэ Эрдэнэтийн нөгөө юуг бас амар реклам чинь 50 жилиг тий. Наад хэзээ байсан бэ? Өчнөөс наадам дээр найруулж байгаа шүү дээ. Тийм үү? Тий. За энэ төсөл бол наадмын найруулагч намайг өөрнө гэж бодоогүй. Яасан чи. Тэгээ нэг хэдэн санаачилсан биш. 25 онд шүү дээ. Тийм. Тэгээд яг тооцол төлөвлөлөөд явчих. Хилаач шүү дээ. Шууд бахатсан явж шүү дээ. За. Амжилт найз юм. Амжилт. Их сан зураг авч. Энэ зургуудыг яаж авч болох вэ? Шага видео авч байгаа юу? Тэгвэл араа нэг найз нэг ийм мэдлэг гэдэг. Ингээд. За. Гүйж манайхан бодцоо, хварцгаа. Хамт. Юм бодохгүй шүү. Тий. За нөгөө юугаа нэг яваад. Мэдлэгийг нэг яваад. Дархан тийм байх нэ. Дарханд зоо бах заяа. Манай нөгөө баярлаа. За. Хүмүүс амар мэдээ мэдлэгээ хийгээд хамт зэрэг. Айлж гээ. За. 1 2 3 За Эрдэнэтийн камп гэж. За 1 2 3 Эрдэнэтийн хэлчихэд яах вэ? За 1 2 3 Эрдэнэтийн камп. За сайн байна. За баярлалаа. Замба орой өдөр яхаар бол яриад байгаа шүү дээ. Одоо яг хэдүүлээ чи нөгөө юу өгсөн зураг авалт мартах чи зүгээр гоё видео клип таяач нөгшөө нэ тэр бэ. Тий. Тэвхгүй эсвэл